Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Е Шинтао. Фан багш дөрвсөн нь. Нэгдүгээр хэсэг. Гал тэрэгний буудал хүнээр пэг дүүрэн дор бүрнээ санаа зовинсон байх бөгөөд хүн бүрийн царай ихэд баргаар үзэгдэнэ. Тэш зөөгчд хоёр гараа халаасантаа шаагаад унтаж байгаа мэт дүрэсхэн зогсно. Тэд удахгүй орж мөнгөтэй болохоо мэдж байгаа тул эртнээс бие бэлдэн нэн соргог байх ба гараанаас гарах гэж би хурдны морь шиг байж ядаж байгаа нь мэдээж. Чихтэй богчон магаар олны бухимдлыг улам нэмж амьсгалахад төвхтэй болгоо зогсохгүй ядаж байхад яр гихчээр удахгүй бороо асгах төлөвтэй болов. Гэрэл анивчин асах зуур гал тэрэгний буудалд хүмүүсийн дүрс бүр түүрхэн зүүдэнд үзэгдэх сүг сүүдэр мэт бүрсэн. Лавлах газрын чийдсэн хар самбар дээр галт тэрэг 4 цагаар хоцорч ирэх тухай зар гарчээ. Зарыг хэдэн цагийн өмнө гаргасан учраас хүмүүс харж залхаад дахин анхаарал хандуулах сөхөөтэй хүн нэгч үлдээгүй аж. Энэ мэт зарлал өдөр бүр гарах болсон тул хүмүүст хизээний дасал болж хэвийн үзэгдэл шигээр хүлээн авдаг болжээ. Хүн хүний хүслэн болсон галт тэрэг ирэхэд уйдгартай богчим галт тэрэгний буудал хөл хөдөлгөөн орж их захгүй бужигнан ирсэн гийжтийн магнай тэнийн сэтгэл амарч хүлээсэн зорчигчдийн нүүрэнд баясал тодрон тээс зөөгчд ажилдаа амбаж хэд гурван зоос олох болгоо. Бид энэ бүхнийг үл нуршаад гагцхүү Ранлигээс ирсэн ван багшийн тухай өгүүлнэ. Галт тэрэг тавцсан талаар хараахан гүйцэд орж ирээг байхад тэр бэлтгэлээ бүрэн базааж галт тэрэг зогсмогц буухаар бэлдэн жин там боллоо. Фан багш тэргүүнд нь зогсоод баруун гартаа хар ширэн цүнх сугавчилж зүүн гартаа 7 настай хүүгээ хөдөлж хүүн 9 настай ахынхаа гараас ах нь ээжийнхээ гараас барьжээ. Хүн ихтэй байна шүү. Гар гараасаа хөдлөөд яг могоо шиг явж чадвал хаашаа ч орж гарахад саадаггүй гэж сануулад санаа намарсангүй. Гараа сайн атга хэрхэвч тавьж болохгүй хэмээн дахин анхааруулав. Ингээд фан багш зүүн гараа дээш доош нааш цааш хэдэнтэй савчуулан хөдөлгөв. Энэ нь цахилгаан мэдээ дамжуулж байгаа юм шиг бие биедээ дохио өгч байгаа санаа ажээ. Цувааны толгой сүүл ямар ч асуудалгүй авч 100% найдвартай гэж болохгүй. Галт тэрэг тавцсан талаар орж ирээд зугуухан зогсох үед хүн хар ачаа тээш бүхэн хаалга руу хуйлрахад фан багш хичнээн мэрийгэж гэр бүлийн үүсгэсэн могоон сүүл хэсэг аргагүй болихгүй шүүн байлаа. Тэр хар ширэн цүнхээ өмнөө бариад цээжээрээ урагш хүчлэн байдгаараа зүтгэж байж хаалганаас 2 цонхны харалдаа зайд хүрлээ. Гэвч баг хуун хаалганаас 4 цонхны зайтай байх ба нэлээд хідэн зорчигч суудлын дунд тэглэн гацаад наашаачгүй цаашаачгүй болжээ. Хоёр гар нь хоош урагшаад хэлэгдэн сунаж ар урдаас нь хүчлэн чангаасан учраас гар нь мөрнөөсөө салах гэж байх шиг үзэгдэнэ. Миний гар гэж хүүгийн тэнхээ мэдэн хашгирах дууг сонссон зорчигчд бүслэхийн хавцаа шахагдан зогсож буй хүүг сая анзаарчээ. Дөрвүүл гар гараасаа барин чаргуулсныг ажсан зорчигч гараа тавиач ээ. Өгөөл энэ хүүхэд 2 хуваагдлаа гэж дууалдахад яасан гинүү? Хүүхдээ тэрвэрчгэж болоогүй байх та гэх өөр нэгэн зорчигч тэрүүхэндээ эгдүүцвч урагш ахих боломжийг алдахгүй хичээн анхаарлаа огтхонч сарниулсангүй. Үгүй ээ, тэд буруу бодож байна. Гараа барилцах нь яа харахгүй уран санаа. Уран санааг хүн бүр ойлгохгүй. Тэдэнд тайлбарлаж байхаар хад чулуунд хэлсэн нь хавьгүй дээр гэж фан багш бодоод хэлэх гэсэн үгээ залгилаа. 7 настай хүн гар гэж хашгирсаар. Фан багш урагшлах чаргагүй хойшлогч боломжгүй болсон тул арга буюу гараа тавиад надаас хараагаа салгаж болохгүй шүү хэмээн тушаал буулган орилов. Галт тэрэг бүрэн зогсоход хаалганаас үерийн ус сад тавих мэт хүмүүс арараасаа олгойдон буулаа. Төвний өмнө хэсэг чөлөөтэй зай үүссэн хэдий ч араас нь гэнэт хүчтэй төрлөг шахан хөлн газарт хүрэхгүй өргөгдөн хар аяанда урагшаага түлхэгдэв. Эргэн харж гэрийнхнээ дуудагч завдал өгсөнгүй.
Дэмийл өмнөх хүнийхээ дагц руу харсан чихтэй "Миний араас яваарай" гэж арай ядан хашгирч амжив. Тэр түлхэгдсэн чигээр хаалганаас мул төсрөн буугаад эргэж харвал эхнэр хүүхдүүд нь үзэгдсэнгүй. Бодвол дотор чихэлдэн гацаав биз. Эндээ хүлээж байсан дээр химэн сэтгээд төвчээртэй хүлээв. Нэлээд олон хүн хаалгаар багтаж ядан чихэлцээр гарч ирсний хойно 7 настай хүүгийнх нь бие олны дундаас цухалзав. Нус нулимсандаа холилдсон нүүр нь бүүдгэр шар гэрэлд тодхон харагдана. Бууж буй хүмүүсийн урсгалыг сөрөн зүтгэж байж хүүгээ тэврэн авлаа. Удалгүй 9 настай хүн ээжийнхээ хамт бууж ирэв. Эхнэр нь амьсгаагаа дарж ядан уйхэлж зогсоо зайгүй яолон аргадаж тайвшруулахыг гуйх мэт нөхрөө царайчлан гарна. Ямар ч байсан бүгд гарч ирсэн тул Ван багшийн сэтгэл тайвширч "Бид урдын адил гар гараасаа хөтлөлцөн явах хэрэгтэй. Гал тэрэгний тавцсан хөл гიშгэх газар бараг алга. Тасалбар борлуулах цэг дээрч хүн дүүрэн чихээ тавина. Салж болохгүй шүү" гэж лүндэн буулгалаа. Баг хүүн өвдөгнөөс нь зуурч "Намайг тэврээж дээ" гэхэд "Өдий болцоход" гэж ундууцах авч биеэ барин доош суугаад хүүгээ тэврэн том хүүгээ урд хөрмнийхээ араас сайтар барьж явахыг сануулад эхнэрийнхээ гараас чан гатгалаа. Ингээд түүний 2 гар завгүй болжээ. Ван багшийн эхнэр энэ яваа наснда ингэж ядарч үзээгүй. Арай гэж галтрэгнээс буугаад уймын чихэлдэх хүмүүсийг харж "Ийм байдгийг мэдсэн бол гэртээ байж байгаад өгөх нь хавьгүй дээр байж" хэмээн уурсан өгүүлэхэд "Юундаа харамсдаг байна" гэж уурс харагдахыг хослуулан хэлээд нэгэнт энд хүрээд ирсэн хойно харамсаад юу хийх вэ? Тэгээч амьд минд мултарч ирсэн хойно арга нь олдох байлгүй. Явцгаая. Хөлд орхо харж яваарай гэд дөрвүүл түмэн олны дундуур зүсэн явж орлоо. Хэсэг шахалдан тэмцэлцсэний эцэст Ван багш тасалбар борлуулах цэгээс түргэн урсалт голын өчүүхэн нэгэн тусал мэт эргэж буцах ямар ч орон зайгүй болж олны ирчиг даган бөмбөрсөөр галтрэгний буудлын төмөр хайсыг өнгөрч таранбайны замд аваад явган хүний цардмал зам дээр ирж амьсгаа авах тайгаа болжээ. Тэр даруй эргэж харвал гэрлийн бүүдгэр шар туяанд тоолж баршгүй олон царай сав тэш өөрийн чиглэн эрчилсэн давлгаа мэт хуйлран айсвэ. Гэнэт хөрмнийх нь араас барьж байсан бяцхангар алга байгааг мэдээд сандарч хэлн хөшиж ангалзаад хий дими ийш тийшээгээ харахаас өөрийг хийж чадсангүй. Хизээ алга болсныг чөтгөрл мэдэх биз. Тал руу баахан дими хар зогссон ч бараа туруу үзэгдсэнгүй. Нүдэнд нь нулимс цэйлэгнэн юугүй асгарах мөчөд бүүдгэр шар гэрэлд холхих хүмүүсийн дүрс улам бүрсийн нүдэн харан хуйлан дотор муухай оргив. Аз болоход баг хүүгийн хараа хурцаажээ. "Ээжээ, тэнд байна" гэж гараа оргин заалаа. Ван багшийн баярлсныг хэлэх юм. Гэвч тэр 100% итгэж өгсөнгүй. Хүүгийнхээ цамцанд нүдээ арчаад сайтар харвал эхнэр нь уут дэмч шиг хүүгээ урдаа оруулаад барьчихсан. Хаашаалвал хаашаа өсчин яваа харагдав. Тэд хараахан таранбайн зам хүрээгүй байлаа. Ван багш урдаас нь тосонгүйхтэй "Аада хэмээн хашгирсаар ямар ч байсан явган хүний зам дээр авчирлаа. Тавирч байсан хүүгээ буулгаад санаа намарсан шинжтэй уртаас урт санаа алдан хөлсөө гараараа шудраад "Одоо боллоо" хэмээв. Үнэхээр ч тийм ажээ. Гай барцад холуур өнгөрлөө. Заяа тавилан түшиж хүү эхнэр хоёр нь эсэн минь долдов. 4-4 ам нэг ширэн цүнх. Энэ бүхнийг гай барцад үнэхээр тойроод гарчихлаа гэж үү? Үнэхээр одоо боллоо гэх цаг мөн үү? Зогсоорой. Ван багш хүн тэрэг рүү ихэд ёсорхуу дохивол хаа хөрхөв гэж шалгаасан хүн тэрэгчд тэр дорн бүчин авлаа. Тэрээр толгоогоо ялимгүй дээш өргөн ихэд нухацтай дүр үзүүлэнгээ хурууга гоцолзуулан "Хоёр хэрэгтэй, хоёр шүү" гэд хэсэг бодол хийлж байснаа. 10 зоосоор Сима гудамж руу явах нь яв хэмээн Шанхайг нэвч хувт мэддэг хүний дүрсгэн гэв нэг өгүүллээ. Үн ханшаа ярьж хэсэг саацны эцэст
Нэг хүн тэргийг 12 зоосоор хөлсөлөхөөр болж эхнэр нь том хүүтэйгээ нэг тэргэнд өөрөө баг хүүтэйгээ хар ширэн цүнхний хамтаар өөр тэргэнд сууж жирийлэхээр боллоо. Хүн тэрэгч дөнгөж хөдлөх үед сахал үсэндээ баригдаж толгойдоо чалма ороон буу мөрөвчлсөн энэтхэг харуул зам хөндлсөн гарч ирвэл хүн тэрэгч арга буюу хурдаас ааруулв. Эргүүлийг харсан баг хүү өөрийн ирэхгүй нүрээ буруулан аавынхаа ингэрт наалдахад ан багш учрыг тайлбарлан битгий тэр бол харуул. Түүний улаан чаалмыг хараач. Манай тэнд ийм эргүүл байхгүй болохоор бид энд зугтаж ирсэн юм. Тэр эргүүл үүрсэн буугаараа биднийг хамгаалах учиртай. Сахлыг харж байна уу? Энийтэй байгаа биз? Шороо багшийн сахалтай эжилхэн биш гэж юу? Гэвч хүү тайвширсангүй. Шороо багшийн сахлыг сонирхох хүсэл огт үгүй ажээ. Нүднийхээ булангаар зэрвс хараад гажуугаар нь өнгөрөн одоход тодоос тод гэрэлтэй байшин яах ихийн зургүй ард хоцорч ойр хавийн айлууд өнгөж авахыг цогцлуулан гэрэл цацруулан харагдахад хүү бүрнээ тайвширлаа. Сима гудамжид хүрээд 8-9 буурчин газраас өрөө асуувал хүн дүүрсэн гих том байз үзүүлв. Хүлээлгийн танхимаар дүүрэн орд дэвсгэр тавьсан байхыг бодвол яах аргагүй зочид пэг чихчээ. Хамгийн сүүлчийн буурчин газар хүн дүүрсэн гих пайз өлгсөн боловч буурчин газрын ажилтан өрөө хайж байна уу гэж залхуутай дуугарав. Тийм ээ, сул өрөө байна уу? Файн багшийн дотор найдварын очиг ялсхийн асхан дээр байх нь байна. Зочин нь саяхан явж гисэн байр хөлсөлөх юм гинэ. Та хэд ахаад хідэн хором хожимдсан бол гэхэд тэгвэл бид буучгаж болох юм байна гэд хан багш хүүгээ буулгаад буцаж эхнэр том хүүгээ түшин тосож яваад бид ч хазтай юм сул өрөө оллоо гэд хүн тэрэгчд тохирсон мөнгөн дээрээ нэг зоос нэмэн сарвайж өгөөмөр загнав. Аз эз тохиосон үед хүн хар баярлуулнаа гэдэг буруу биш. Учир нь аз харьдаг гэдэгт тэр хатуу итгэнэ. Гэвч хүн тэрэгч нэмж өгсөн нэг зоосыг голж ийм хол газар ирж буцахад цаг их зарна гэд нэмж 4 зоос өгөхийг шаарджээ. Мөнөөх буурчин газрын ажилтан ч хүн тэрэгчийг дэмжиж байгаа нь илт тул фан багш арга буюу 4 зоос дуртай дургу өгөөд салжээ. Тэд нэг ор ширээ ёлтойсон ганц чийдэн 2 сандалтай бүүдгэр өрөөнд орлоо. Үйлчлэгчийг дагсаар өрөөнд орох үед хуршсан тосны эхүүн үнэр хамар сэтлэм ханхалж хурц шивтэр үнэр нүд хорсгоно. Ямар муухай үнэр вэ гэж фан багш ярвайн өгүүлэхтэй зэрэгцээд хажуугийн таслагаанд тогоо шанагны хангир жингэр хийх чимээ дуулдахад гал тогоо хажууханд байгааг мэдэж авав. Сайтар тунгааж үзвэл бууны суманд өртөн булшны нүхэнд хэвдснээс үнэр танартай өмхий өрөөнд сууж байх нь хавьгүй дээр. Ингэж бодоод фан багшийн санаа амарч сандал дээр лаг хийтэл тугаллаа. Оройн хоол идэн бидтэй гэж үйлчлэгч тайшийн газарт байрлуулангаа асуув. Утсан гахай махтай хоол идмээр байна хэмээн баг хуу гараа амандаа 100 хэлбэл утсан гахай махтайг нь шүү 4 жавгаагаа мэдж байна уу? Байгааг нь идвэл барав гэж ээж нь муухай харан зандрав. Том хүн өнөөдөр Шанхайд ирсэн юм чинь та зөндөө хоол авч өгнө тийм ээ аваа гэлээ. Гэхдээ та нар чинь юугаа дими донгосоод байна? Юу ч өгөхгүй байвал таарна. Тэгээд химэн эхнэр нь уурсан өгүүлвэл ван багшийн арга барагдсан янзтай. Хүүхэд юугаа мэдхэвдээ гэснээ үйлчлэгч рүү хараад бид замдаа юм идчихсэн. 2 аяг хуурсан будаа захиалъя гэж юу ч болоогүй юм шиг хэллээ. Үйлчлэгч үл мэдэг толгой дохиод гарч явахыг завдахад ван багш дуудаж зогсоогоод 2 жин жаусын дарс утсан загас нэгийг аваад ирээрээ гэв. Үйлчлэгчийн хөлийн чимээ тасармагц ван багш эхнэртэй хандан бид энэ цаг үеийг нандинах учиртай. Тиймээс ганц хундагийн муухад юу нь болохгүй гэж гамшиг аюулаас мултарч энэ газар эсмэн дэрсэн явдал бидний анхны аз завшаан. Саяхан л та нараасаа төөрөөд ихэд сандарлаа. Гэд аарыг дэрэгдээ татаж авчираад гараараа зөөлхөн тавшинго. Энэ л та хоёрыг олж харсан учраас бид хамт байгаа юм. Энэ яах аргагүй удаа хаз завшаан гэд
хундаг оргих дөрвзүүлэн энэмсэглэх аядав. Ван Шимүү гэрээ санаж байгаа бол та юу ч дуурсангүй. Хомж эвхэж болох зүйлээ бүгдийн цүнхэндээ хийсэн боловч гэртээ багахгүй юм үлдээсэн. Ванма хэр итгэлтэй байгааг бүү мэд. Ядуухан хөршин тэднийг дөрвж явсныг мэдээгүй. Ванма ганц биеэр гэр орныг хараад үлджээ. Ванма унтахтаа цонхоо хаасан болов уу? Хаалгаа сайн түгжиж байгаа эсгэд санаа зовно. Хашаанда тэжээж байсан 3 дахиагааж саналаа. Ард хийж өгч байгаад хараахан дуусгаж чадаагүй өмнөдийг бодов. Гал тогоонд байх гээд араараасаа урсан орж ирэх түмэн бодол дарагдан дотор давчдахад уртаар санаа алдаад хөргий бүү мэд гэж гаслан дуалдав. 2 хүүгийн урам нь хугарсан байдалтай Норман сууна. Ганц 2 тусалж байсан бороо удалгүй шааган ороход Фан багш босож биднийг энд буудалсан хойно ордог нь яамай да гэд цонхыг сайтархаалаа. Гэтэл үйлчлүүлэгчдийн заавал мэдих анхааруулга нүдэнд тусахад тэрээр уулга алдан эхнэр лүгээ хараад хилээ гаргав. Хямдрал байхгүй 2 юан гэж бичжээ. Маргааш өглөө хэдэн үйлчлэгч хонгилд ширээ түшин атралдан унтаж байлаа. Задгай дээврээс үүрийн бүдэг туяа тусаж хэдэн өрөөний гэрэл асаалттай хэвээр үзэгдэнэ. Ван багш эхнэртэйгээ тэрхүү хонгилд завгүй ярилцах ажээ. 2 хүн өнөөдөр урд чинийхөөс хавьгүй илүү сайхан байхаа гэсэн итгэл өвөрлөн эртлэн сэрсэн боловч ээж аав нь хэсэгч гэсэн унд гэсэн тул орноосоо басалгүй бийсэ гэж игдэн наадна. Чамайг буцах албагүй гэж хэлж байна шүү гэж Ван Шимүү санаа зовнин хэлээд энэ сонин дээрх үнэн эсхийг мэдх юм алга түмэн бэрхшээл мянган саадыг даваад оргоод ирсэн хойно буцах ямар ч учир шалтгаан байхгүй. Ийм юм болно гэдгийг би эртнээс гадарлаж байсан. Гүү дарга тийм ч гоомой хүн биш. Дайн болоогүй газар хичээл эхлэх цагтаа эхэлнэ гэж тэр гарцаагүй хэлсэн. Энэ холбоо хүргэгчийг сайн танина. Гэгэрлийн хилцийн ажилтан юунд итгэж болохгүй гэж заавал буцах ёстой. Буцна гэдэг аюултай гэдгийг ойлгооч дээ гэж Ван Шимүүгийн сэтгэл шаналн өгүүлээд 2-3 хоногоос тэд манай тэнд хүрээд ирэхийг хэн мэдлээ. Гэтэл чи буцаж явж хичээл сургуулаа эхэлнэ гэд байх юм. Хэн ирж ном сурах юм бэ? Тэд манай тэнд ярдгүм гэхэд хожим гэгэрлийн хилцээний дарга хичээлээ цагт нь эхэлсэнгүү гэж чамайг буруутгах бол чи хэлэх хүүхтэй байх ёстой. Эцсийн эцэст амнаас чухал уу? Сургал чухал уу гэж чи асууж болно. Мэдээж амнаас чухал гэж хэлнэ. Бодоод байхад тэр чамайг буруутгах чадахгүй. Юу ч мэдэхгүй юм да гэж Ван багш толгой сэгсрэн хэлээд иймэрхүү яриаг гэртээ юм уу? Хөнжилдөө яривал таарна. Гэтэл очиж энд ярьж байдаг. Бид энэ мэт үгийг хэлцэж болохгүй гэдгийг чи мэдэж байгаа. Намайг хорих хэрэггүй. Гээх үед түүний хоолойд аргадах өнгө оржээ. Буцахын хувьд буцчал таарна. Гэхдээ чиний аюулгүй байдлыг эхлээд бодох ёстой. Би өөрийгөө аваад явж дөнгөн гээд жоохтой инээж. Чи гэрийнхээ эд зүйл зовоод байгаа байх. Би буцаж очиод сайн хамгаална. Харин чи энд сэтгэл амар бай. Цагийн байдал намжихаар би даруй буцаж ирээд та нарыг авна. Ван Шимүү нөхрөө хорж дийлэхгүй гэдгээ мэдж байв. Буцаж очиод эд зүйлсээ хямгадаад байж байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ цагийн байдал ороо бусгаа байхад усанд хаясан чулуу шиг ор сурггүй болохгүй баталгаа юусан билээ. Хагацхуйн харга унийг хоолойд нь тулж ирсэн мэт санагдаад нөхрөө ихцэлж харж чадсангүй. Нүдэнд нь нулимс хураад юугүй сад тавихад бэлэн болжээ. Тийм муу ёроо юм гэж хаанаас байх вүлээ? Одоохондоо юу ч болоогүй байна гэж бодоод дүүрээд ирсэн нулимсаа төвчин барьлаа. Чи ямар ч байсан байдлыг ажигла. Хэрвээ гэгэрлийн хилцээний дарга хичээл цагтаа эхлэх боломжгүй гэвэл өнөөдөр өдийн хойно галт тэргэнд дамжиж суугаад хүрээд очиж болно. Эсвэл маргааш өглөөний галт тэргэнд суусан ч болно. Миний сэтгэл зовж байгааг чи мэдэх хойно гэд тэсгэлгүй ганц тусал нулимс гарынхаа ар дээр унгааж орхиход цамцандаа хурдан гихч нарчлаа. Ван багшийн сэтгэл уймарч орхилоо. Энэ хэдийгээ үлдээгээд явна гэдэг
тун хэцүү. Эхнэрийнхээ салж ядсан сэтгэлийг үл тоож буцна гэдэг дэндүү жудаггүй явдал. Тэгээд ч сул дорой ганц эмэгтэй хоёр жаахан хүүхэдтэй тулж түших танилгүй энэ газар юуч тохиолдоо билээ. Ингэж бодоод цэрэг зэвсэг базаан дайнд бэлдэж буй хүмүүс боловсролын хилцийн даргын хугацаандаа эхлэх хичээл сургалт өөрт нь тус болоод гэр бүлийг харж хамгаалах хөнгөө гэх мэтлэн бүхнийг үзэн ядлаа. Гэвч эр хүн юм хойно ямар ч байсан алс хойчийг эмэгтэй хүнээс илүү олон талаас нь бодоод хааш та буцхан зөв гэж үзлээ. Үзэн ядалтаа түр хойш тавьж сандарч твдсэн байдал гаргалгүй. Эхнэрийнхээ үгийг зөвшөөрөн толгой дохиод хилцийн даргын санааг сайтар ухаж ойлгоод хичээл сургууль цагтаа эхлэх боломжгүй гэвэл чиний хэлсэн ёсоор өдөөс хойштой амжаад галт тэргэнд суугаад ирье гэв. Буцаж ирнэ гихсэн үгийг хальт сонссон хоёр хүүгийн баг нь орноос толгоогоо цухуулган би ч гэсэн буцна гэж хэлээ хазан хэлвэл чи эндээ ганцаараа үлд би аав ээжтэй хамт буцна хэмээн том хүн хэлээ гарган дүүгээ ёгоодлоо. Өнөөх нь юу юугүй ойлгох гэж байгаа царай гарган нүдээ нухалж хоолоогоо шахав. Гэвч нулимс үзэгдсэнгүй. Ан багш дууга өндөрсгөн та нар эндээ ээжтэйгээ хамт үлдэнэ. Өөмүүлж болохгүй шүү гэж үгээ дуусгаад эхнэртэй хандан хідэн үг хэлээд тэрэг хөлслөн галт тэрэгний буудлын руу яаравчлан явлаа. 2 дугаар хэсэг. Галт тэрэгний буудлын хүрэх зам зуур галт тэрэг явахгүй болсон гих үнэн худал мэддэхгүй дам яриаг там том сонссон фан багш хэрвээ галт тэрэг явахгүй болсон үнэн бол миний бодож байсан зүйл талаар болж ажлаасаа халагдан тэр миний оронд очих биз. Хэрв аз таарвал тэгээч хүмүүсийн цуу ярианд итгэхэд бэрх. Байдал тийм дээрээ тултал зайч байна, лайч байна хэмээн бодоод хүн тэрэгчийг шавдуулав. Төвний аз харайг байжээ. Галт тэрэг зогссон тухай зарлал харагдсангүй. Шөнийн галт тэрэг 4 цагаар оройтож ирнэ гэсэн зарлал байлаа. Тасалбар түгэврийн газарт ямар ч дугаар үүсээгүй боловч тасалбар авах хүн 1-2-ороо тасрахгүй цовно. Танхимд хүн баггүй байх бөгөөд тал нь галт тэрэг хүлээсэн, тал нь сэлгүүцсэн хүмүүс аж. Зарим нь зургийн хэрэгсэл үүрч шөнийн галт тэрэгэнд хүмүүсийн чихэлдэх зургийг авахар хүлээж байгаа нээлт. Ачаа тэшиг твхийд л урж адарт тулгах шахжээ. Фан багшийн сэтгэл баг зэрэг тайвширчээ. Хэсэгхэн зур бодол хийж байгаад 3 дугаар зэрэглэлийн тасалбар худалдаж аваад галт тэрэгэнд суулаа. Нарны хурц гэрэл галт тэрэгний цонхоор хаа сайгүй тусах боловч айхавтар бөгчм халуун байсангүй. Суудал сэлүүхэн багхан хичээвэл хажуулж болохоор зайтайж. Одоо цагт ийм боломж ховор шүү. Сэтгэл санаа тайван байсан бол сайхан аялал болох санж гэж бодов. Галт тэрэг цэргийн цовоо өнгөртөл хэсэг саатаж байгаад хөдөлжээ. Галт тэрэг ран лидер хэд хэдийн өдийн 3 цаг өнгөрсөн байлаа. Галт тэрэгнээс буугаад яаран гэртээ очивол гаднах хаалгыг дангинтал түгжжээ. Өчигдөр ваммаад сайн загсны үрдэн аргагүй мөндөө гэж бодоод сэтгэл уужрав. Удтал хаалга цогсны эцэст ванмаа хаалга нээж өгөөд нүдээ бүлтийлгэн "Та чинь аюулаас зугатаагүй юм уу?" гэж гайхан асуув. Төвний асуултад хам хум хариулсан болоод дотгош орж гэрийнхээ хаалгыг түлхүүрд нээгээд ийш тийшээ сайтар харавал бүх юм хэвийн байгаад зовсон сэтгэлийн хагас нь замхран алга болов. Зовсон сэтгэлийн үлдсэн хагас нь хараахан замхрааг байж. Хаалгаа түгжиж яваад гарч явахдаа яг ингэж сайтар түгжиж байгаарай гэж захиад гарч одлоо. Ванма учрыг ололгүй үлдэв. Эцэд эндээс яваагүй бололтой. Намайг дагах байх гэж бодоод Шанхай явна гэж худал хэлжтэй. Өгөө бол ноёнтон эхнэр хүүхдээ орхиод ганцаараа буцаж ирнэ гэж юу? Тэд хаана угцсан байж таарах вэ? Яагаад намайг хамт явахыг зөвшөөрөхгүй байгаа юм бол? Хүний тоо нэмхийг хүсээгүй болоод тэр биз. Тэд гадаад хүмүүсийн амьдардаг тэр улаан байшинд л амьдарч байгаа байх. Энд дайнд иглээ гэхэд тэр улаан байшинд халдаж зүрхлэхгүй. Уг нь надад үннээ хэлвэл би хамт явахгүй л байсан. Надад айх юм алга.
буу шийдэн болоод ирлээ гэхэд би бэлтгэлээ хэдийн хангасан шүү дээ. Ингэж бодоод зээ охиныхоо өгсөн хатгамал шаахайг харвал тунчиг ванили санагдаж өмсөд нөгөө ертөнцид очсон ч эрлэг номон хаан өршөөж мэдх юм. Хэмээн бодохоор сэтгэлэн сэргэн нэн таатай мэдрэмж төрж эцэд хаан байгаа нь огтхонч сонирн биш болоод явчихлаа. Файн багш гараад холбоочны үүрэг гүйцэтгэж буй гэгэрлийн хилцийн ажилтан руу шууд очиж хилцийн даргад тогтсон цагтаа хичээл эхлүүлэх санаа байгаа эсхийг асуужээ. Хариуд нь яагаад үгүй гэж зарим багш нар оргож босох тухайд анхаарал хандуулж сурган хүмүүжүүлэх үүргээ умартсан бололтой гэж хэлж байсан. Сурган хүмүүжүүлэх их үйлс тэднэр додохгүй гэдгээ илэрхийлж байгаа нь тэр. Энэ боломжийг ашиглаж явахын явуулж хэн хэмбэ гэдгийг мэдэх сайхан боломж гарлаа гэсэн гэжээ. Ан багш даргын хэлсэн үгийг дуулаад цочсон боловч урьдтайд ирдэг нь болж шүү гэж алзуурхан бодоод даруй сургууль руу давхиж очиод биерээ авч эцэг эхчүүдэд тараах зарыг ноороглов. Утга санаа нь дайн дажин гарч болзошгүй ч өөр хүүхдүүдийн маань боловсрал илүү чухал тул нэг хоромж саатуулах учиргүй. Зуны амралт дуусмагт хичээл цагтаа эхэлнэ. Европт болсон их дайны үед тесрэх бөмбөгнөөс хамгаалсан тор дээгүүрээ татаад хичээл орж байсан түүх бий. Хүндэт эцэг эхчүүд үүнийг зөв ойлгож онцгой тохиолдол гарахгүй бол хүүхдээ сургуульд нь цагтаа хүргэж ирнэ үү? Энэ бол танай гэр бүл нутаг ус эх орны минь нэр төрийн хэрэг билээ гэжээ. Тэр бичснээ хэдэнтэй уншиж үзвэл тун сүрхий болсон шиг санагдав. Гэгэрлийн хилцээний дарга үзвэл ядчил эхлээд үннээ хэлэх байлгүй гэж бодоод сэтгэл нь намран хортой цаас давхарлаж тавиад 100 гаруй хувь хэвлэн сургуулийн ажилчдад өгч бүх эцэг эхчүүдэд тараахыг үүрэгдэв. Ингээд улсын ажилд уусгар болж хувийн ажилдаа санаа тавих боллоо. Үнэхээр сургууль цагтаа цуглавал Шанхай явна гэдэг худлаа болно. Тэр гурав маань буурчин газар яаж чуухан байгаа бол одоо ямар ч арга алга. Тэд туйлаас хянуур байхаас өөр гарцаггүй. Ингээд сая зар битсэн биерээ авч эхнэртээ захиад хэрэллээ. Маргааш нь Фан багш цайны газар сууж угаад галт тэрэг зогссон тухай дуулаад зүрхэн золтойл зогсчихсангүй. Хамгаас эрхэм эхнэр хүүхдүүд нь алс тэртээд замхраад холын холд одчих шиг санагджээ. Сүрсүлд нь унчсан хүн сургууль дээрээ очивол ажилчид нь өчигдөр өгсөн үүрэг даалгаврын хариуг илтгэв. 20 гаруй айл хашааныхаа үүдийг нээж өгсөнгүй. Яаж ч нүдэд нэмэр алга, тиймээс зарыг хаалганы завсар хавчуулсан 30 гаруй айлын эзэд Шанхай руу дөрөвжээ. Зарцнаар нь л байна. Мэдээж хүүхдүүд нь хамт явсан байж таарахт бол сургуульдаа ирэхгүйз. Үлдсэн айлуудад зарыг хүргэлээ. Одоо амь насны асуудал хоолоод тулж ирсэн хойно сургууль соёлын асуудлыг төр хойшлуулвал яасан юм гэж ажилчид үг хавчуулахаа мартсангүй. За мэдлээ гэж Фан багш тоомжиргүй хариуллаа. Тэр энэ талаар бодохтой мантай байв. Санаа зовж байгаа зүйл нь яа харахгүй тэр бөгөөд хоолой дээр нь хутга тавьсан мэт айж байлаа. Тамхиа татаж дуусаад явах газраа баттай товлож улаан загалмай нийгэмдгийн салбар хороо руу яарлаа. Фан багш гишүүний татвар төлж нийгэмдгийн гишүүн болохыг хүсжээ. Мөн сургууль нь зай талбай их учир охид бүсгүүчүүдийг хамгаалах газар болгох санал тавиад зайлшгүй үед охид бүсгүүчүүдийг тэнд аваачиж болно гэв. Энэ нь дээдийн буян болох учир олны талархлыг хүлээх нь мэдээж. Дээр нь нутаг орондоо нэр хүндтэй хэлэх үү. Салбар хорооноос түүнд хэрээс тэмдэг бүхий улаан туг, улаан загалмай товойлгон сэлсэн тэмдэг өгчээ. Энэ нь нийгэмлэгийн гишүүн гэдгийг гэрчилж байгаа хэрэг юм. Фан багш туг тэмдгийг амнаас тэтгэгч авралт бурхны хишиг хүртэж байгаа мэт тоосон авахад дотроос нь том хар бол чулуу аваад хайчих шиг болж одоо л нэг аюулгүй боллоо. Гэхдээ гэж бодсноо. Ахаад нэг туг хэдэн тэмдэг нэмж өгөхийг хорооны ажилтнаас хүсв. Түүнийг манай сургуулийн хажуу бөөрөнд ахаад нэг хаалга байдгийм. Тэнд өлгөх гэсэн юм. Тэмдэг нь жижиг учраас хизээч гэж мэднэ. Хэдэн ширхэг илүү байж байвал зүгээр юм уу гэж тайлбарлав. Нийгэмлэгийн ажилтан инээмсэглэн илүүц гэдгийг тайлбарласан хэдий ч түүний хүслийг ёсоор болголоо.
Загалмай бүхий улаан туг сургуулийн үүдэнд сүр бараатай намирвч мөнөөх хажуу бөөрийн хаалган дээр байсангүй. Харин Фань багшийн гэрийн хашааны томоос том хаалган дээр намирх хувьтай байжээ. Улаан загалмай тавайлган сийлсэн тэмдэг түүний ажлал буйныг илтгэх шиг энгэр дээр нь тодоос тод гялалзан үзэгдэнэ. Үлдсэн тэмдгүүдийг сайтар давхарлан боогоод дотуур цамцныхаа чандын чандад нандинан нуув. Мэдээж нэг нь эхнэртэй, нэг нь аадаад, үлдсэнийг аард өгнө гэж тооцоолжээ. Гэр бүл нь тэртэй хол Шанхайд байгаач амь насыг бурхан тэнгэрт давхар даатгсан мэт санагдсныг хэлэх юм. 3 дугаар хэсэг. Бежванд дайны утаа сууна гэлжээ. Английн айлууд бараг бүгд хаалгаа төгжөв. Нэгч дэлгүүр мухлаг үүдэнээсэнгүй, гудамжаар цэргүүд зай завсаргүй цовно. Тэд ялсан цэргийн сүрийг бүрнээ харуулж цааш давшин явхаар яаран байгаа нийлт. Тэдний нүдэнд өөр юу ч үл торох бөгөөд хөлөө өндөр дөргөн шидэх нь ямар ч хүчийг бяц дэвсэн хумхын тоос болгоход бэлэн аж. Энэ нь ард иргэдийг элдэв ажилд хүчээр дайчлах ажиллагаа нэгэнт эхэлснийг давхар илтгэнэ. Дайчлагдсан хүнийг симхи чөлөөгөөр зүгтгаас сэргийлэн урт олсоор гар гараас нь холбон хөтөлжээ. Гэрээс гарвал ийхүү дайчлагдж мэдих тул хүмүүс гэртээ бүгхийг элүүд үзэж онцгой тохиолдолд аль нарийн гудам бөглүү замаар явдаг болов. Улаан загалмайн таних тэмдэгтэй Фань багш шиг хүнч гадуур дураар явхаас эмээх тул Ранлигийн гудамж эл хөл оригжээ. Шанхайгаас сонин эрэлгөө хэд хонов. Нутагт нь байх цэргийн штабаас байлдааны тухай мэдээлэл нийтлэн дайсны цэрэг ухарч манай цэрэг давшиж байна гэсэн мэдээ түлхүү гаргаж. Гудамжны булан тохойд байлдааны тухай шинэ мэдээлэл гарсан байвал хүмүүс аажмаар цугларан анхааралтай уншина. Гэвч олны сэтгэл тайван бус хөмсөг зангидаастай хിവэр. Энэ хэдэн өдөр Фань багш хийх юмаа олж ядан байжээ. Хамгийн хэцүү асуудал бол хол байгаа эхнэр хөөхтүүд. Хэл чимээ нэвтэрч чадахгүйгээс болоод үргэлж муу совин татна. Бежванаас энд ирэхэд ердөө 50 км. Энэ тэмдэг хэрэг болно гэж хэлсэн боловч хэнч гэрчилж баримт үйлдээгүй. Хэрвээ хэрэг нь гарахгүй бол хэнд очиж учраа хэлэх вүлээ? Буу зэвсэг, сум, дайр, дээрэм тулаан яахарахгүй бодит зүйл. Энэ бол тоглоом биш. Тиймээс сураг ажиг олж сонсохын тулд холбоо хэлхээ тогтоох арга зам хайх нь зөв. Иймээс энд тэнд очиж дайны тухай мэдээ сонсхийг хичээнэ. Гэвч мэдээ хийгээд дуулдаж байгаа элдэв цуу яриа ямагт зүрнэ. Үнэн дойрхон гэж бодсныгаа өөртөө хэр ашигтай эсвэл хортой эсхийг сайтар эргэцүүлж бодно. Хэрвээ хэн нэгэн гудамжинд айж сандарсан царайтай явахыг үзвэл түүний зүрх цогсчих шахна. Энэ хүн лавтай муу мэдээ дуулсан байж таараа. Ингэж бодоод мөнөө хүнтэй холбоо тогтоож зүрхлэхгүй бөгөөд юу гэд хоолойн гацж орхидог байв. Улаан загалмай нийгэмлэгээс дайн болж буй газарт хүн томилон авран туслах ажиллагаа зохион байгуулна. Тэд цэргийн унаанд дайгдан бусаж ирэх бөгөөд дайны тухай хамгийн бодиттой мэдээллийг дамжуулдаг байв. Фань багш улаан загалмай нийгэмлэгийн гишүүнч салбар хороогоор үргэлж очихгүй. Үүндээ сэтгэл нь баахан зовиндаг ажээ. Улаан загалмай нийгэмлэг бол дайны тухай хамгийн бодит мэдээллийг өгдөг газарч Фань багш очиж асуухаас зүрхшээн. Иймээс тэр өдөш болгон салбар хорооны ажилтан Вүү овогтын гэрт очиж асууна. Вүү овогт одоогоор юу ч алга, дайн тэндээ үргэлжилж ил байна гэнэ. Үүнийг сонссон Фань багшийн санаа хэсэгтээ амарч гэрийн зүг буцна. Тэр энэ үдэш бас л Вүү овогтын гэрт очлоо. Вүү овогт удаан хүлээлгэсний эцэст гарч ирэв. Байдал хэвэн байна уу гэж Фань багш сэтгэл түгшин асуугаад өчигдөр шийдвэрлэх дайралт хийсэн гин гэвэл Вүү овогт баларсан. Химэн хөмсгөө атруулан дуугараад хэлн гацаж сөрөвгөр сахлаад димийл оролдоно. Юу гэд Фань багшийн зүрх хүчтэй цохилон гар хөлн сулран унах шахав. Вүү овогт хэн нэгэн сонсчих вэ гэсэн шиг дорой дуугаар үнэн жинганыг өнөөгл алдсан гин.
Тэр нь Бижуанаас 4 км орчим зайтай жижигхэн газар. Ван багш гэж дуалдаад хэсэг зур бодсны эцэст би харьлаа гэд явж одлоо. Замын гэрэл сэтгэл дагаад нэн яоцгүй ялтаа. Араас хэн нэгэн дагаад байх шиг санагдахад Ван багш гүүхээр шахуу явсаар гэртээ хүрчээ. Хаалгаа сайн түгжээд унтаарай. Би өнөө орой ажилтай ирэхгүй байх шүү гэж Ван мад захив. Гэрээсээ гарах алдад тээшэнд багтахгүй гэж үлдээгээд орхисон хуучин тэрлэг нь нүдэнд туслаа. Хүүхдүүд өмсөж байсан хэдэн даавун хантааз хажууд нь харагдана. Хаявал хайрын санагдаад бүгдийг хамж аваад гарлаа. Эхнэрийнхээ хуучин торгон банзлыг ч мартсангүй. Зогсоорой. Фүүшин гудамжны улаан байшинд хөргүүлье. 10 мөнгө төлье. 10 мөнгөө гэж тэрэгч залхуутай дуугараад ойрд зам дээр хичнээн хүн тэрэг олж харсан. 30 мөнгөөр явна. Өөрөө мэд. 30 мөнгөө гэд Ван багш тэргэн сунгаа хурдхан явна шүү гэж захилаа. Ван багш хаа хүрэх нь вэ гэж мэрэгжил нэгт Хуан овогт зам таарч асуувал тийшээ явж байна багшаа хэмээн ээрч мууран хариул хайдаад нүүр өглгүү цааш явав. Хүн тэрэгч хурдан жирэлгэж байсныг хэлэх үү монох багшид ахиж үг солих завдал өгсөнгүй. Улаан байшин пигд үүрчээ. Эхэнх нь 10 хоногийн өмнө ирсэн гин. Хүүхдийн уйлах, хүмүүсийн дуу шүү, энд тэндгүү дэнлүү асаан гэрэлтүүлж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үнэн дээр ямар ч зай алгаа. Гэхдээ та ачаа тэшээ хадгалуулж болно. Өөр тос болчих юм даан чалга. Саяхан хэдэн зочин ирсэн татгалзах арга байхгүй тул галтгооны буланг зайчилж аруулсан. Эсвэл та тэдэнтэй очиод ярилцаад үз. Багтаж шингээд болчих юм билүү? Гэж тэр газрын эзэн тосож аванга учрыг тайлбарлан хэлжээ. Хяламаа ойлголцож болох байлгүй гэж хэлээд Ван багш гэртээ ирсэн мэт сэтгэл нуужирч ийм үед унтаж хэвдэх тухай бодоод хэрэггүй. Суугаад байж байхад л хангалттай гэв. Тэр цүнхээ барьсаар галтгооны хаалгаар ортол нүдэндээ итгэмгүй юм олж хараад мэл гайханд цэл хөхрөв. Нүдээ нухлаад сайн аживал харсан зүйл нь яг л хэвээрээ. Цонхны тушаа суугаад хэн нэгэнтэй ярилцах өдхөн хар сахалтай хүн гэгэрлийн хилцийн дарга яхарахгүй мөн шиг байлаа. Яах учраа ололгүй хэсэг зог тусан босго давсан өрөөсөн хөлөө буцаан татахыг завдлаа. Гэгэрлийн хилцийн дарга Ван багшийг олж үзээд гайхсан царайдаа хүчээр инээмсэглэл тодруулж Ван багш наашаа ирж энд суугаач гэв. Үүнийг сонссон эзэн тэр хоёрыг хуучин танил байна гэж ойлгоод саад болохыг хүссэнгүй цааш иргэн үзэгдэхгүй болов. Дарга энд байсан юм уу? Ямар шуухан байна? Намайг багтаач харга байна уу? Бид гурвуу лаал байна. Мэдээж боллгүй яах вэ? Бид дэвсгэртээ яваа. Аз болоход тийм ч хүйтэн биш байна. Ээлжээр хажуудаад байж болно. Энэ орой гэгэрлийн хилцийн дарга тунчиг ээлдэг байх ажээ. Энгийн үеийн сүр бараатай дүрээ гээсэн шинжтэй үзэгдэнэ. Зүгээрээ та гуравтай хамт ганц хончхтол боллоо. Давчуухан жижиг гал тогооны өрөөний шаланд дэвссэн дэвсгэр дээр эхэд алжаан ядарсан шинжтэй дунд иргэм насны хүн сууж байв. Гэвч тэр ундах янзг байж. Зуух тогоо зэргийг хан игнүүлэн өрж цонхны тушаа 3 сандал тавьжээ. Гэгэрлийн хилцийн дарга нэг дээр нь тугаллаа. Үсээ толиитлан самансан 20 гаруй насны хүн бол даргын бөлдөө аж. Цаад болонд удмодоор сүлжиж хийсэн сагс 3 баадантай зүйл байгаа нь 3 эрхмийн тээш бололтой. Өөр нүдэнд торох юм үзэгдсэнгүй. Угийн муухан асаж буй гэрэл шороо тоосон дарагдаад өрөөг улам бүрсгэр саарл болгожээ. Ван багш баадан таямаа 3 эрхмийн тээштэй нийлүүлж булан тавиад тэр гуравт дөхөн хоосон сандал дээр баахан гэрвшингүү суулаа. Гэгэрлийн хилцийн дарга хамт байгаа хүмүүсээ танилцуулсны дараа Жин ааны тухай сонссон л үздэ? Сонссон. Жин ааныг алдсан гинэ. Бижуанч тэсэхгүй үз. Тэгээд л өмнө зүгт эмх замбрааг байгаа юм. Жин ааныг алдсан нь энэ бүхнийг гэрчилж байна. Дэндээс Бижуаныг эзлэх юу байх? Цааш нь бодох ч хэрэг алга.
Тэгвэл энд ч бүр 7 даруйн болох байх. Гэхдээ дүү жанжин сүрхий хүн шүү. Цэрэг зэвсгийн ухаанд нэвтэрсэн хүн гэгддэг. Ямар нэг арга чаргаар хоригилж байгаад сөрөг давталхаан хийж урвсан хулгай нарыг үүрэнд нь бут цохиж мэдэх хүн. Гэхдээ тэгэж гимэн дайн дуусаж их цаг тогтох байлгүй. Бидний хичээл сургуульч цагтаа эхэлнэ. Энэ үгийг сонссон гэгэрлийн хилцээний дарга хөмсгөө зангидан саглаа эмэрч хэлээд яах вэ? Энэ дайнаас болж хүүхдүүд л хохирч байна гэлээ. Энэ үед тэр гал тогооны давчин өрөөнд сууж байгаагаа мартаад албан өрөөндөө сууж буй даргын төрхийг олжээ. Дэвсгэр дээр сууж байсан дунд насны эр толгоогоо дээш өргөн шүдээ зууж тэнд хин жүүж анжин зэвүүн хүү юм. Айл эрт буугаад өгчихсөн бол өдийд дайн дуусчихгүй юу? Тун тэнийг юм химэн даргын бөлдөө ам дагуулад эцсийн үзэх хүртлээр санаагаар унж болохгүй шүү. Энэ харанхуй давчуу газар суухад жаахан ядрахал юм гэж наргаа болгон өгүүлв. Дэнхүү ярилцах зуур Ван багш Шанхайд байгаа эхнэрээ бодож байлаа. Тэд нар эсэмэнд байгаа эсэх, элдвийн муу зүйл тохиолдсон эсэх. Яг одоо унтаж байгаа эсхийг мэдэх ямар ч аргагүй байлаа. Таах гээд ч таахын аргагүй юм. Түүнд ямар хэцүү байгааг энэ мөчөд үгээр төсөөлж хэлхийн эцсэггүй. Босож цонхоор гадагш харан чимээгүй зогсов. Юу болохыг ёстой мэдэх арга алга гэд биеэ эргүүлэнгээ таагүй мэдээ таамаглаж байсан аюул гамшигыг санан өөрийн эрэхгүй дуу алдаж орхив. Мэдэх юм алга гэж гэгэрлийн хилцээний дарга туршлага арвин хүн шиг буйр зан өгүүлээд цэрэг хөдлөхөд боломж харддаг юм. Тэр боломж хорон бүр өөрчлөгдөж байдаг. Магадгүй бидний бодож байснаас өөрөөр эргэсэн ч байж болно. Тиймээс бид энд гэд дунд насны хүн рүү харж инээв. Даргын инээсэн учрыг тэр гурав ядах юмгүй ойлгожээ. Тэднийг энд чихэлдэн суухад ямар ч гинтийн зүйл болохгүй нь тодорхой. Дөрвүүл дор бүрнээ тайвшран инээд алдлаа. Гадаах жижиг хашаанд өвс шиг ургасан тул хорхой шавжийн диваажин болгожээ. Гал тогооны өрөө гэрэлтэй тул нисдэг шавжууд цонхны завсраар орох гэж шавна. Дөрвөн эрхэм сэтгэлээ хангалттай жилээсэн. Тэд юухан хийхнээр худсан боловч шумуул хазах орон зай хангалттай аж. Шумуул хазах бүр огл өсрөн босно. Чих 50 хичнээн чагнаад ч буун дуу хашгирах чимээ сонсогдсонгүй. Нойрон тэртээд хулжин одсон ч даргын хэлснээр дэвсгэр дээр ээлжлэн хажуулж нуруугаа амрааж байлаа. Маргааш өглөө нь Фан багшийн нүд улаажээ. Жихүүн салхи хүлээн. Гадаа юу болж байгааг мэдхээр улаан байшингийн хаалгаар гарвал бүх юм байдгаараа. Гудамжинд сүлээ өргсөн хідэн ноход хаа нэгтээ нойрмог нүдтэй ганц хоёр хүнээс өөр юм үзэгдсэнгүй. Алхасаар өөр нэгэн гудамжинд хүрвэл гойд юм юу ч сонсогдсонгүй. Урд шөний явдлаа санаад энэ эдж хүрэх шиг. Гэвч сайтар ухаж бодвол тоглоом биш. Сонор сэрэмж хизээч илүүдэхгүй билээ. 20 гаруй хоногийн дараа дайн зогсжээ. Олны магнай тэнийн одоо л нэг сэтгэл амарлаа. Дайн дажингүй байвал бүх юм болох нь тэр гэцгэн. Гэвч Фан багшийн сэтгэл тэгтлээ тэнийсэнгүй. Галд тэрэг явхаа болсон тул эхнэр хүүхдээ авчирч чадахгүй байлаа. Хоёр захидал ярьсан нь дэндүү товчхон ажээ. Товчхон захааг унших бүр улам ихээр санагалзна. Альва зүйлийг урьдчилан харах чадваргүй дэ өөрийгөө зөвхөн. Хэрвээ урьдчилан харсан бол нааш цааш Шанхай явсан элдв зардлаа хэмнээ зогсохгүй хэдэн 10 өдөр ганцаардан иврэхгүй байхсан билээ. Гэгэрлийн хилцээс хичээл сургууль цагтаа эхлэх тухай шийд гарсан биз гэж бодоод тийшээ явв. Дөнгөж үүдээр оронгууд хэдэн ажилтан биер цаас хөл хөөрцөг болж байхтай таарлаа. Фан багш цагаа олж ирлээ шүү. Та нэг бэлэг дэмбэрэлтэй үг бичээд өгөөч. Энэ үүргийг танд даатахыг хэмээн нэг нь хэлэхэд бусд нь тийм шүү. Таал бичсэн дээр гэж шөөг. Би юу бичнэ гинэ гэж ойлгож ядан асуувал бид дүү жанжныг огтож авах ёслол бэлтгэж байна. Гал тэрэгний буудлын хоёр талд ялалтын номон хаалга бэлдэж 4 үг бичнэ. Дүү жанжны машин дундуур нь гарч явах юм. Би бичиж болох юм уу? Та бичихгүй бол хэн бичих вэ? Та яг таарна
хэмээн шөөгөлдөж гарт нь биер атгууллаа. Фан багш ихэд олзуурхан биерийг авч бэхэнд дүрээд хэсэг зуур бодол хийлж байснаа лааны тос түргсэн тусгай цаасан дээр алдар гавьяан тэнгэрт тулсан гэж бичлээ. Хоёр дахь цаасан дээр сүр хүчин төмөн түгсэн. Гурав дахь цаасан дээр суртахуун сүрлэг энэрл уужим гэж бичжээ. Уужим гэж бичиж байхдаа түүний нүдэнд буудалцаан, шатаж буй байшин, хүчинд автсан эмэгтэй, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд ялзарч мууцсан цогц жирэлзэн үзэгдэх шиг болов. Энэ үгийг үнэхээр зүрх сэтгэлээсээ бичиж байна шүү. Утга санаа нь улам тодорч байна гэж хажууд нь хар зогссон ажилтан уулга алдан хэлвэл сүүлийн үгийг юу гэж бичихийг хүлээ гэж хэнийг нь хэлэх дуулдлаа. Төгсөв. Орчуулсан Шагдар сүрэнгийн бад жаргал.